сайн байцгаана уу, бүгдний өдрийн мэнд хүргэе. Дахиад нэг кино болсон бодит хэргийн тухай ярихаар бэлтлээ. Та нар энэ киног үзчихсэн үү? Итевоны алган хэрэг гэдэг нэртэй 2009 онд гарч байсан. Гол дүрд нь Чон Жин Йон, Чан Гын Сок, Шин Сон Хван жүжигчид тоглосон ийм кино байгаа. За тэгэд энэ бичлэгтэй холбоогүй нэг юм ярьчээ заяа. Энэ киноны туслах дүрд нь буюу тэр нөө киноны ихэнх хэсэгт гараад амнаас алддаг залуугийн дүрд Сунжунгийн жүжигчин тоглолтой байхгүй. Энэ кинонд тоглохдоо яг карьерийнхаа их үед байсан. За тэгээд энэ кино тоглосноос хойш алдартай боллоод A-листийн жүжигчин болсон. За тэр шиг бас Пак Бугом жүжигчин хамгийн анхны тоглосон киноныхоо эхний хагасад гараад амнаас алддаг залуугийн дүр тоглодог. Тэг бас A-листийн жүжигчин болсон. Тэгэхээр карьерийнхаа ихэнх үед нас орж байгаа хүний дүр тоглохоор A-листийн жүжигчин болдог гэдэг зүй тогтолт байна гэж байх юм. Үгүй бах тий. За энэ кино бол миний хамгийн дургүй төрлийн кино байсан. Яагаад гэхээр гэмтэрхтэй холбоотой кинонууд бүх юмны асуудал нь шийдэгдээд бүх юм зэгцэндээ ороод дуусвал надад гоё байдаг байхгүй. Харин энэ кино болохоор бүх юм зэгцэндээ орох байтугай хэн жинхэнэ хэрэгтэй юм бэ ч гэдг нь тодорхой болохгүйгээр дуусчдаг тийм кино байгаа. Гэхдээ яг жинхэнэ бодит хэрэг нь бол бүх юм тодорхой болоод жинхэнэ хэрэгт нь ялан аваад дууссан. Тэгэхээр одоо бодит хэргийн тухай ярьж өгье. 1997 оны 4 сарын 3-ны 1 орой нэг энгийн нэг амьдралтай айлын гэрт утасны дуудлага ирдэг. Уцаар ирсэн хүн юу гэж ярьдаг вэ гэхээр энэ Жужун Пилийн гэр мөн үү хүүчин эмнэлэгт хөвцсөн байна. Яаралтай эмнэлэгтэр хүрээд ирээрэй гэж дууддаг. Хүн маань осолд орсон юм болоо яагаад эмнэлэгт хүргэсэн юм болоо гэд айд сандарсан эцэг хоёр нь эмнэлэгтэр яваад очтол маш аимшигтай хэрцгийгээр хүний гарт амь насаа алдсан хүүгийнхаа цогцыг олж хардаг. 3 хүүтэй айлын баг хүүд тухайн үедээ дээд сургуулийн оюутан байсан 23 настай Жужун Пилд тухайн өдөр юу тохиолдсон бэ гэхээр найз охинтойгоо болцоод гэрт нь хөрөөж өгөхөөр орой явж исэн. За тэгээд гинт шээс нүхүрээд ойролцоод байсан гамбургерийн газрын нойлд орохоор ордог. Гэтэл араас нь хин нэгэн хүн дагж орж ирснээ гинт араас нь хутгалж эхэлдэг. Энтийн халдлагад очирсан Жужун Пил өөрийгөө хамгаалах үйлдэл хийж чадлаггүйгээр газар дээр нас орсон байдаг. Гэмт хэрэгтэн нь ор сургуу алга болсон ба хэдэн минутын дараа нойлд орж ирсэн тухайн гамбургерийн газрын ажилтан шалан дээр цусаа хасгаруулan хэвтэж байгаа Жужун Пилийг хараад эмнэлэг болон цагтаа дутсан байдаг. Тэгээд тэр бүргэрийн газрын ажилтан сүлд нь мэдүүлэг өгөхдөө юу гэж хэлсэн бэ гэхээр ингээд нэлэхүүдэд цусаар ботгдсон болохоор бүр хүн бэнч гэж таних аргагүй аимшигтай харагдаж байсан гэж мэдгдсэн байдаг. Хохирогч хүзүүнийхээ хоёр талд болон цээжиндээ 9 удаа хутгалуулан амь насаа алдсан ба зүүн талын гүрээний судас тасарч их хэмжээний цус алдсан нь үхлийн шалтгаан болсон байсан. Мөрдөгчөд мөрдлөгөө эхлээд 2 сэжигтэнтэй болсон. За энэ 2 сэжигтэн нь ямар хүмүүс вэ гэхээр тэр үедээ 18 настай байсан Джон Петерсон, нөгөөх нь Эдвард Ли гэдэг 2 хүн байгаа. Джон Петерсон нь Америк аав Солонгос ээжийн дундаас төрсэн Америкийн иргэн байсан бол Эдвард Ли нь болохоор 2 дугаар үеийн Америк гаралтай Солонгос хүн байсан. Хоёр яагаад сэжигтнэр татагдсан бэ гэхээр тухайн үед Солонгост Америкийн айрам гэж байсан юм л да. Тэр айрмынх нь хажууд байдаг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс буюу CID гэдэг байгууллага байсан юм байна. Тэгээд тэр байгууллагт нь яг хэрэг гарсны маргааш өдөр дуудлага хийдэг байхгүй. Дуудлага хийгээд мэдүүлэг өгсөн хүн юу гэж хэлсэн бэ гэхээр өчигдөр тэр Итевонд гарсан алган хэргийн гэмт хэрэгтэн нь Джон Петерсон гэж хэлсэн байд. Энэ мэдээллийг авсан CID-ийн мөрдөгчнөр Петерсоны гэрт явж очиод гэрийнх нь ойролцоогоос цусан будагдсан тэгээ шатаахж оролцсон хувцсны үлдэгдлийг болон гэмт хэрэгтэд хэрэглэсэн байх боломжтой хутгийг олсон байдаг. Тэгээд Джон Петерсоныг олдсон нотлох баримтуудын хамт Солонгосын цагтад шилжүүлсэн. Харин Эдвард яаж баригдсан бэ гэхээр нөгөө Итевоны алган хэргийн тухай олон нийтийн мэдээлэлээр дамжуулаад сэжигтнэр Джон Петерсон баригдсан гэсэн мэдээллийг Эдвардын аав олж үзээд нөгөө Джон Петерсон хүүгийнх нь маш сайн найз байсан учраас хүү маань бас холбоотой байх үедээ гэж сэжиглээд хүүгээс асуусан. Тэгсэн чинь хүүн бүх хэрэгээ хүлээдэг байхгүй. Тэгээд аав нь за ямар ч байсан чи энэ хэрэгт холбоотой болвол өөрөө очиж мэдүүлэг өгч хэрэгээ хүлээе гэж хэлээд цагдаагийн газар руу дагуулж явсан байдаг. Ингээд цагдаагийн газар 2 сэжигтэнтэй болсон. За ингээд хэрэгт нүүцж баригдсан мөрдөгчөд хэргийн газар очиж үзлэг шалгалт хийсэн. Ингээд мөрдлөг нэг тийшээ шийдэгдэх шатанд орлоо гэсэн чинь 2 хэрэгтэн шал өөр мэдүүлэг өгч эхэлдэг.
За Петерсон нь хэрэг үлдсэн хүнийг Эдвард гэж мэдүүлдэг бол Эдвард нь болохоор Петерсон хийсэн гэж мэдүүлдэг. Сэжигтнүүд мэдүүлэхдээ юу гэж мэдүүлсэн бэ гэхээр Эдвард Петерсон нэг найзтайгаа гурлаа тэр өдрийн орой Итевоны янз бүрийн ингээд архины газруудаар яваад арх уугаад явжсэн. Тэгээд өлсөд гамбургерын газар гамбургер итгээ орсон юм байна л да. Тэгээд тухайн үедээ нөгөө Петерсоны авч явж байсан нөгөө ингээд ихвэгдээд идэг нэг тийм цэргийн хутга байдаг шүү дээ. Тэгээд тийм цэргийн хутгыг үзээд ингээд эргүүлж тойруулж үзээд энэ яадаг гэдгийг ингээд сонирхоод сууж байсан. Гэт энэ хүртэл тэр хоёрын мэдүүлсэн мэдүүлэг мөн гурав дахьч тэр найзынх нь мэдүүлсэн мэдүүлэг энэ гурав бол ингээд яг таардаг. Эндээс эхлээд тэр хоёрын мэдүүлэг хоёр үр тийш явж эхэлдэг. За Петерсон юу гэж мэдүүлсэн бэ гэхээр Эдвард ингээд 0 руу ороод ирээ гэд тэр Петерсоныг дуудсан. Тэгэхээр нь хар тамхи өгөх гэж байгаа юм бах та гэж бодоод араас нь дагаад явсан. 0-д ороод яг угаалтрын хажууд зогссон чинь тэнд пицца зогсож байсан нэг залууг Эдвард шууд хутгалж эхэлсэн гэж хэлдэг. Тэгээд Эдвард тэрийг ингээ хутгалж яснаа шууд хутгаа газар шидчихэнгүүтээ гараа зутаасан гэж хэлсэн. Петерсон болонгууд энд ингээд нөө гэмт хэрэг үлдсэн зэвсгэнд байж аж болохгүй байлгүй дээ гэж бодсондоо хутгийг нь аваад гарсан. Тэгээд гэртээ очиод тэрийг нуух гэж оролцсон гэж мэдүүлсэн байдаг. Харин Эдвард юу гэж мэдүүлсэн бэ гэхээр Петерсон намайг дагуулад 0 орсон. Тэгээд би нөгөө гамбургер идээд гарт ингээд янз бүр юм наалтцсан байсан болохоор гараа гоё гэж бодоод дагаад орсон. Тэгээд 0-ийн угаалтурт гараа угаагаа зогсож байсан чинь Петерсон битүүрийн хажууд пицца зогсож байсан залууг гинт хутгалж эхэлсэн. Би тэрийг нь угаалтурын дээр байгаа тойлонд ингээд ойлгож харсан гэж мэдүүлсэн байдаг. Петерсон нөгөө мэдүүлгээ өгөхдөө болохоор энэ хэргийн тухай маш нарийн тодорхой детальтай өгчсэн. Жишээ нь юу гэж ярьсан бэ гэхээр тэр залууг эхлээд араас нь 3 хутгалсан. Тэгээд залуу ингээд зочиртоод эргээд харахад нь цээж болон хүзүүн дахиад 6 удаа хутгалсан. Энэ бүх үйл явдал 7-8 секундын хооронд үргэлжилсэн гэж ярьсан байдаг. Харин Эдвард болохоор би ингээд зочиртондоо энэ ямар хугацаанд өрнөсөн, юу болж өнгөрсөн гэдгийг бол нарийн тодорхой сайн санахгүй байна гэж хэлсэн байдаг. Америкийн армийн хажууд гэмтэрхтэй хэл тэмцэглэлц буюу CID-гийн мөрдөгчд юу гэж үзсэн бэ гэхээр Петерсоны хувцас ингээд нэлээхүүтэй цус болсон байсан. Дээрээс нь Петерсоны гэрээ оролцоогоос хутга нь олцсон. Мөн Петерсоны бие дээр тийм Америкийн ганг бүлэглэлийн хийлэгдэх тийм шивээс байсан. Тэгээд энэ гэмт хэргийн үйлдэл нь яг тэр ганг бүлэглэлийнхний хийдэгтэй нэлээд төстэй байсан. Гих мэдчлэн мэдээллүүдийг үндэслээд Петерсон энэ хэргийг хийсэн ингээд солонгосын цагдаар шилжүүлсэн байхгүй. Тэгсэн чинь солонгосын цагдаа нар болохоор яасан бэ гэхээр энэ хоёр хүнийг хоёулангийн lie detector test буюу нөгөө худлаа ярьж байгааг нийлрүүлдэг тийм аппарат гэдэг. Тэрэнд оруулсан. Тэгсэн чинь Петерсоны мэдүүлэг бол бүгд үнэн гэж гарсан. Харин Эдвардын мэдүүлэг болохоор худлаа гэж гарсан. Дээрэс нь нөгөө 3 дахь хамт байжсэн найз нь Эдвард гэмт хэрэгтэн байхаа гэж мэдүүлснээс болоод Эдвардыг гэмт хэрэгтэн гэж үздэг. Энэ хэрэгээс болоод Эдвард анхан шатны шүүхээс насаараа хоригдох ял аваад давжаал заалдах шатны шүүхээс 20 жилийн ял авдаг байхгүй. Тэгсэн ч гэсэн Эдвард би энэ хэргийг хийгээгүй, намайг хил зэрэгт гүтгчлээ гэж цаашаа ингээд заргалдаж явсаар байгаа дээд шүүх хүртэл явдаг. Тэгээд дээд шүүхтэр очисон чинь Эдвардыг яг гэмт хэрэгтэн гих хангалттай нотлох баримт байхгүй байна гэд Эдвард гин буруугүйгээс сулчдаг. За Эдвард ингээд нэг шүүхээс нөгөө шүүх рүү яваад ингээд давж заалтал яваад байгаа шүү дээ. Энэ хугацаанд болохоор Петерсон яасан бэ гэхээр анхан шатны шүүхээс хэргийн нотлох баримтыг нуух оролдох хийсэн гэдгээсээ болоод 1 жил 6 сарын ял авсан. Тэгээд нэг 8 сар орчим суугаад өршөөлөөр суллагдсан байсан. Эдвард ингээд давж заалтал яваад байгаа шүү дээ. Тэгэнгүүт хэрвээ ингээд Эдвард гин бурууг нотлох юм бол хэргийн гол сэжигтэн Петерсон болно гэж үзээд тухайн үед прокурорууд ингээд Петерсон суллагдсан ч гэсэн Петерсонд нөгөө нэг хилийн хориг тавьсан солонгосоос гарахыг нь хориглосон байдаг байхгүй. Хилийн хориг нь болохоор ингээд 3 сараар сонгогдоод явдаг байсан. Тэгсэн чинь нэг прокурорын ажилтны алдаанаас болоод яг ингээд сонгогдоогүй 2 хоног болцсон байдаг байхгүй. Тэр нь болохоор хизээсэн бэ гэхээр 1999 оны 8 сарын 23-24-ний өдөр ингээд сонгогдоогүй буюу хилийн хориг цуцлагдсан байсан өдрүүд байсан. Тэгсэн чинь яг нэг хүлээж исэн юм шиг Петерсон 24-ний өдөр нь
гараад явцдаг, Америк руу цугтаачдаг. Угаасаа Америк иргэн шүү дээ. Энэс болол нөгөө нэг хохирогчийн ар гэр бүлийнх нь бол маш их ингээл хэрүүл тэмцэл хийдэг. Угаасаа аргагүй шүү дээ. Тэг ингээл хүүн хаалгацсан. Тэгсээр нэг ингээд гэмт хэрэгт нь хэм болгоомж тодорхойгүй нөгөө гэмт хэрэгт ингээд яллагдаад байгаа хүн нь болохоор өөрийгөө гэм буруугүй гэдэг дав залтаал байдаг. Гэтэл нөгөө сэжигтэн байж магадгүй гэсэн нэг нь цухтаацсан байдаг тий. Тэгэд энэ нөгөө кинон дээр нь ч гэсэн яг энэ хэсэг нь бүр амар өргөдөлтэй гардаг байхгүй юу? Ээж нь энэ хоёр хүн хинэн ч миний хүүг алаагүй юм бол тэгээд хэн миний хүүг алсан юм болоо гэд бүр амар өргөдөлтөөр хэлдэг. Тэр хэсэг нь бүр амар зүрхцсмэр исэн. Тэгээд нөгөө Эдвард чинь шүүх хурлаар гэм буруугүй гэд тогтоогдоод суллагдчихж байгаа. Петерсоныг тэгээд цогтчонгот нь араас нь авчрах гэсэн чинь яг гэм буруутай гэдэг нь тогтоогдоогүй учраас ингээд буцаж авчрах боломжгүй болчихдог байхгүй юу? Энэ хэрэг ингээд баг мартагтаад шийдэгдэхгүй тодорхойгүй болоод байж байгаа үед баг 10 жилийн дараа буюу 2009 онд энэ Итевоны сайрын сагоон гэдэг одоо өнөөдрийн ярьж байгаа кино гардаг. Тэгэд энэ киноны ачаар буцаад олон нийтийн анхаарал энэ хэрэгт ингээд хандаад энэ хэргийн гол эзнийг нь олох хэрэгтэй юм шүү. Тэр цугтаж явсан Петерсоныг баривчилж авчирч шитгэх хэрэгтэй юм шүү гэдэг ингээд аягүй хөдөлгөөн өрнөдөг байхгүй. Тэрнээс болоод нөгөө Солонгосын засгийн газар дахиад ингээд энэ хэрэгт анхаарлаа хандуулад Интерполоор Петерсоныг ерэн сурвалжилдаг. Интерполоор ингээд Петерсоныг ерэн сурвалжилсан ч гэсэн ер нь бол Петерсоныг Солонгост авчирна гэдэг бол маш амаргүй даа байсан. Яагаад вэ гэхээр яг энэ Петерсоныг ерэн сурвалжилж эхлэх үед хэргийн хүн хилцэх хугацаа дуусахад 3 жил үлдсэн байдаг байхгүй. Тэгээ 3 жил ингээд амар их гэж сонсогдож байгаа байж магадгүй. Гэхдээ Петерсоныг байравчлаад түүнийг гэм буруутай гэдгийг нь тогтоогоод тэгээд Америкийн талаас Солонгос руу шилжүүлж өгөх гэдэг энэ үйл ажиллагаанд бол 3 жил гэдэг яагаад ч тийм хангалттай хугацаа биш байсан байна. Тэгээд хэдийгээр ингээд Интерполоор ерэн сурвалжилж байгаа ч гэсэн тэр Петерсон ингээд баригдахгүй байсараад энэ хугацаа дуусчвал тэгээд энэ хэрэг ингээд ямар ч хэрэгтэнгүүгээр өнгөрөх боломжтой байсан юм аа. Тэгсэн чинь Интерполоор сурвалжилж эхэлснээс хойш 2 жил 6 сарын дараа Азар нөгөө Петерсон чинь Америкта дахиад нэг гэмт хэрэгт холбогддог. Тэгээд цагдаа нар барьж аваад тэр шалгасан чинь Интерполоор ерэн сурвалжлагдчихж байгаа хүн байдаг байхгүй. Тэгээд ерэн сурвалжлагдаж байгаа хэрэгээрээ шүүхтэр очдог. Эдийн ингээд баривчлагдаад шүүхтэр очиж байгаа ч гэсэн шүүхээр ороод гэм буруутай нотлогдоо Солонгос руу шилжүүлэх гэсээр байтал ер нь бол 6 сарын хугацаа хүрэхэргүй болчихж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт Солонгосын цагдаа нар юу хийсэн бэ гэхээр за энэ үед мэдээж тэр 97 оны үеийнхээс бол шинжлэх ухаан болон шүүх шинжилгээ бол маш сайн хөгжсөн байгаа. Тэгээд энэ хөгжлөө ашиглаад дахин шин нотлох баримт гаргаад энэ гэмт хэргийн буруутан нь Петерсон мөн гэсэн тийм баттай нотлох баримт гаргаж энэ хэргийг шинээр үүсгдэг байгаа. Яг гингүүд дахиад өөр цоо шинэ хэрэг үүсгэчихээр ингээд хэргийн хөөх хилцэх хугацаа дахиад шинээр ингээд сунгагдаад явсан байдаг. Тэгэхээр ингээд 2012 оны 10 сард гэм буруутай тогтоогдсон ч гэсэн 2015 оны 9 сарын 23-нд буюу бараг 3 жилийн дараа Солонгост эргэж ирсэн. Яагаад вэ гэхээр энэ хэрэгт ямар ч гэм буруугүй Петерсон гүрээсээр л байсан. Тэгээд энэ 3 жилийн хугацаанд аль болох Солонгос руу явахгүй тулд энэ ашиглаж болох бүх юм хуулийн залтуудыг ашиглаад хугацаа хойшлуулсан байхгүй. Тэгж нэг юм ямар ч аргагүй байдалд ороод 2015 оны 9 сарын 23-нд энэ чооны нисэх онгоцны буудлын дээр буусан байдаг. За ингээд энэ хэрэг шийдэгдлээ бүх юм дуслаа гэж бодсон боловч одоохондоо дуусах болоогүйсэн. 1997 онд гарсан хэрэг штэ. Тэгээ 2015 онд шүүж байгаа буюу бараг 18 жилийн дараа шүүж байгаа байхгүй. Тэгэхээр чин энэ хангалттай нотлох баримтууд байхгүй буюу тухайн үед байсан нотлох баримтын ихэнх нь устсан. Бас тухайн үед гэрч байсан хүмүүс ихэнхийнх нь ой санамжнаас энэ хэрэг арчигдаж үгүй болсон ийм байсан учраас прокурорууд маш нарийн нямбаа төлөвлөгөө гаргаж бэлдэх хэрэгтэй болсон. 2017 оны 1 сарын 25-нд уртын урт тэмцэлтэйний эцэст нэг юм энэ Петерсонд 20 жилийн ял оноосон. За энэ 20 жилийн ял онооход бол шинжлэх ухааны хөгжил, шүүх шинжилгээний хөгжил маш ихээр тус болсон байдаг. За тэгээд энэ Петерсонд яагаад 20 жилийн ял оноосон бэ гэхээр тухайн үед нөгөө нэг 18 настай буюу насанд хүрээгүй байсан гэдэг утгаар насанд хүрээгүй хүүхдүүдэд үзүүлдэг ялын дагуу хамгийн дээд хэмжээ бол 20 жилийг өгсөн байдаг.
Тэгээ Солонгос ч нөө 21 нас хүрээгүй бол насан туршаагүй гэж үздэг штэ. Тэгээ Монголд байсан бол аль хэдийн насан туршсан гэж үзгэлээсэн байх л та. Жу Жунпилийн гэр бүл яасан бэ гэхээр нөгөө нэг засгийн газар шүүхт өгсөн. Юу гэж шүүхт өгсөн бэ гэхээр анханасаа тэр нөө CID-ийн Петерсоны гэмт хэрэгтэн гээд Солонгос цагтаа шилжүүлчихэд ах чинь шал өөр гэмт хэрэгтэн сэжигтэн гаргаж ирснээ буруу хүнээр шүүгээд дээрэс нь нөгөө төрийн албан агчийн хариуцлага гүйцэтгэс болж хэрэгтнээ алдаад ингээд маш олон жилийн хугацаанд мартагдах шахсан юм гэмт хэрэг болсон байсан гэдэг утгаараа энэ засгийн газрыг шүүхт өгдөг. Тэгээд энэ маргаандаа ч гэсэн ярлалт байгуулаа 3.6 тэрбум оны нөхөн төлбөр авсан юм лээ. 18 жилийн дараа ч болтугай гэмт хэрэгтнийг барьж авчираад гин бурууг нь өөрүүлж чадсан нэг ч гэсэн ингээд шийдэгдээгүй байсан хэрэг шийдэгдсэн байгаа. Кинон хэдий ингээд онцгой төгсдөг ч гэсэн бодит явдал нь ингээд бүх юм шийдэгдээд төгссөнд нь баяртай байна. Тэгээд дараачийн кино болсон бодит явдлаар уулзлаа. Баяртай.